Таны амьдралд тулгарч байгаа асуудал ганц таны асуудал биш. Харин ойлголтын, хандлагын, заримдаа нийгмийн алдааны үр дагавар байж болно. Судалгаа 71 нэвтрүүлэг сэтгүүлч судлаач хамтдаа баримт судалгаа бодит кейсээр тулгуурлан нийгэмд тулгамдсан асуудлыг задлан шинжилж зөв онцлон шийдэл рүү хөтлөнө. Даваагаас баасан гараг бүр 12 цаг 5 минутаас гэр бүлийн радио 104.5, 84.5 долгион болон гэр бүлийн радио 104.5 пэйж хуудасаар хүрч байна. Гэр бүлийн радио 104.5, 84.5 долгион дээр суугаад харуулсан сонсож байгаа эрхэм сонсогч танд энэ өдрийн мэндийг хүргье. Гэр бүлийн радио 104.5-ын 7 хэмжиж нэг огтл урайндаар явдаг судалгаа 71 нэвтрүүлгийн цоошинхийн дугаарыг хүргэхээр гэр бүлийн радиогийн 2 дугаар студийн хойморт гэр бүл судлаас сэтгүүлч Ямарсан намын юм бий. За мөн гэр бүлийн радиогийн сэтгүүлч сэтгэл зүйч Баясгаланаар сууж байна. Баясагчтай өдрийн мэндийг хүргье. За шинэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр битэрийн хувьд одоо 7 хэмжиж нэг огтл онцгой сэдв буюу буруу зуршлын талаар ярих гэж байна. Тэгээд зуршил гэдэг зүйлийн талаар одоо бүр номч байгаад идэг тий. Тэгэхээр манай Монгол улсад ямар одоо магадгүй зуршлууд буруу зуршлууд бий болчиход байгаа ард иргэд маань тий. Тэрийг хэрхэн засаж залруулах талаар судалгаа 71 нэвтрүүлэг маань өнөөдөр хүргэнэ. Тэгэхээр сонсогчдаа 998604 5 дугаар явцаар холбогдоод бас асуух зүйлээ үйл ярилцах зүйлээ үйл ярилцаарай. За мэдээж гэр бүлийн радио 104.5 84.5 3W45 имэн гэсэн захим хуудасаар та шуудаар сонсох боломжтой. За тэгээд гэр бүлийн радио 104.5 гээд пэйж хуудасаа дагаарай. Пэйж хуудасаар бид нар бас лайвтайгаар хүргэж байгаа. За тэгээд буруу зуршил гэхээр одоо маш сонирхолтой сэдвэл дээ. Тийм ээ. Ханаад үрцэн хоолой жоохон тийм байна. Жоохон эрчгчгүй толгоо өвдсөн. Тэнгэр бүрхэг сони өдөр байна. Дотор бүрхэг тий. За гэхдээ судалгаа 71 нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар танд хэрэгтэй буруу зуршлын талаар олон улсад хийгдсэн болон Монголд хийгдсэн судалгаануудыг бид хоёр ярилцахад бэлэн болсон байна. Буруу зуршил гэдэг тухайн хүний эрүүл мэнд, сэтгэл зүй, харилцаа, ажил амьдралын урт хугацаанд сөрөг нөлөө үзүүлдэг давтагдмал сөрөг зан үйлүүдийг одоо буруу зуршил гэж хэлдэг. Тэгэхээр үүнд бол одоо архиталт, мансууруулах бодис, тамхи татах, за мөрийтэй тоглоом, захин донтолт, одоо хит их дийлэгц ашиглах, хит их төрөмгийн байдлыг өөртөө бий болгох, буруу хооллолт гэл. Яг үнэ. Маш олон зүйлүүд ордог л доо. Тэгээд эдгээр зүйлүүдийг ямарваа нэг юмыг хэмжээг нь нэвтрүүлэхэд л тэр өөрөө хортой. Сайн зүйл ч хортой, муу зүйл ч хортой. Тэгэхээр нөгөө нэг байх ёстой тунгийн хэвэнд нь байлгана гэдэг өөрөө хүний амьдралд ямар чухал вэ гэдгийг өнөөдрийн дугаараас сонсогчтой, үзэгчтэй нэг бодож хоёрыг тонгоох байхаа гэж бодож байна. Тэгэлгүй яах вэ? 2010 хэдэн онд үлээ нөгөө доор манайхан 17 онд тий нөгөө Power of the Habit гэдэг номыг судалж ирсэн, зуршлын хүч гэдэг номыг. Тэгээ тэр номноос бол маш олон зүйлүүдийг бид нэр тухайн үед сурж ирсэн шүү дээ. Зуршлыг хэрхэн яаж өөрөөсөө үгүй хийх үү, хэрхэн яаж туулах уу, зуршлыг юу гэж ойлгох уу, ямар үед зуршил хүний амьдралд яг ингээд тойрог болоод эргэлдчихдэггүй бол олон зүйлийг сурж ирсэн. Тэгээд буруу зуршил хэрхэн үүсдэг вэ гэхээр ерөөсөө өдөөгчний хүчин зүйл, үүн дээр нэмэгдээ зан үйл, за дээрээс нэг шагнал авсан юм шиг тайвширсан мэт. За жишээлх юм бол стресслээ гэж бодоход магадгүй стрессээ гадагшлуулахын тулд тамхи татдаг. За тэгээд төр зур тайвшрах мэдрэмжийг авдаг. За ганцаардлаа гэж бодоход магадгүй сошиал руу ороод янз бүрийн юм хийдэг. За үүний ард 50 мэдрэмжийг авдаг. Өдөөгч зан үйл шагнал, өдөөгч зан үйл шагнал энэ гурвын давтамж чинь өөрөө нөгөө буруу зуршлыг хүний амьдралд яг ингэ бий болгодог. За тухайлх юм бол ямар нэг хүн одоо санхүүгийн асуудалтай боллоо гэж бодоход мөрөөдө тоглолоо, ашиг олох найдвар төрөх. Гэх мэтчил нөгөө нэг буруу зуршил хэрхэн яаж хүнд үүсдэг вэ гэдэг нөгөө дофамин систем гэдэг байгаа шүү дээ, тий? Тархины шагналын систем. Тэгэхээр энэ систем идэвхжих тусам зуршил гэдэг зүйл таны амьдралыг ингээд бэхжиж ийдэг, биежиж ийдэг гэдгийг тогтоосон. Тэгэхээр энэ шагналын системийг хэрхэн зөв байлгах вэ гэдэг чинь өөрөө би буруу зуршлыг хэрхэн яаж удирдах уу, зөв дадал хвшлийг хэрхэн яаж бий болгох уу, нөгөө нэвтрүүлгийг хэлэхэд хэлсэнчлэн таны эрүүл мэнд, сэтгэл зүй, харилцаа амьдралын чинь бүхий л талбар дээр нөлөөлөх сөрөг нөлөөллийг удирдах энэ өргөн ухааныг өнөөдөр судалгаа 70-ны нэвтрүүлгээр тоомлон ярина.
Яг үнэ. Тэгээ мэдээж бүх судалгааг ярих бол боломжгүй. Ямар ч 40 минутын боломж хугацаанд яг хэрэгтэй өрөө өгөөжтэй сэдвүүдийг зүйлүүдийг битээр сонцлох болно тий. Тэгээ. За тэгээд олон улс бол мэдээж Монголын судалгаанууд түрүүн Дамрагийн хэлсэн нөө Чарльз Докигийн тий зуршлын хүч гэдэг номон дээр бол Аристотель тэгээ хэлсэн байгаа. Тэр үгийг ингээ иш татаа тавьсан байдаг тий. Тэрний юу вэ гэсэн чинь давтан хийдэг тэр үйлдэлүүд маань биднийг тодорхойлдог. Тэгээд онц одоо гүйцэтгэл бол үйлдэл биш харин зуршил ах нэ гэд тий. Тэгээд давтан үлдэгддэг аран шин юм байна зуршил. За тэгвэл тэрийг бид нэр тий хувь хүн өөрөө мэдхгүйгээр байнга үлдчихэд юм байна. Яагаад тэгэхээр бидний одоо тархинд нэг юм онцгой зүйл байдаг гинэ. Тэр нь юу вэ гэхээр суурийн зангилаа гэдэг нэг юм хэсэг байдаг юм байна. Тэр бидний одоо нөгөө нэг зуршил гэдэг давтан хийгддэг тий тарих эрчим хүч буюу нөгөө нэг эрчим хүчээ хэмнэхийн тулд ерөөсөө л нөгөө нэг бий болсон автомат үйлдэлийг зуршил гэж хэлээд байгаа юм байна. За тэгээд олон улсын судалгаануудаас дуртах юм бол эрүүл мэндийн байгууллага бол яг энэ дээр маш онцгой судалгаануудыг хийцэн байгаад байдаг. Тэрэн дээд эрүүл мэндтэй холбоотой одоо халдварт бас өвчлөл буюу зүрх судас, чихрийн шижин, хавдрын шилтгааны 60% нь болохоор хувь хүний амьдралын нөгөө нэг буруу зуршилтай холбоотой хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт, за тэгээ хорц зуршлаас үүдэлтэй гэдгийг бол батлаад нотлоод гаргаад ирсэн байна. За тэгээд бас одоо rescue time гэдэг судалгаан дээр болохоор ухаалаг утасны донтолт гэдэг зүйл одоо сүүлийн үед маш их буруу зуршил болоод байгаа юм байна гэдгийг онцлсан байна. За тэгээд орчин үеийн хүмүүс дунджаар өдөрт 3-4 цагийг бол утсандаа зарцуулж байна. За тэгээ өдөрт бүр 58 удаа утсаа шалгад юм байна. За тэгээд энэ нь болохоор анхаарал төвлөрөлтийн эргээд 40% нь бууруулчт юм байна. За та хэдэн удаа шалгав? Тоолж үзсэнгүй, нэрээ бас тоолж үзмээр юм байна тий. Харин тий. Дунджаар ер нь бол судалгаагаар харахад 58 удаа шалгаж байна гэж шүү дээ. Тэгэхээр та бас өөрийгөө шалгаад үзээрэй. Яг үнэ. 58 удаа гэдэг энэ тоо чинь өөр өндөр тоо шүү дээ. Өндөр тоо шүү дээ. 58 удаа ингэхэд чинь ойролцоогоор та нэг цагийг нэг одоо цагийн одоо хувилгаар ч одоо хийд юм бэ. За уцаа шалгаад ингээд тавих хугацаа чинь нэг 3 секунд гэж бодоход 3-5 минут юм уу? Юу лээ? Одоо 3 секундээр тооцох юм бол тэгээд одоо 58-аар үржүүлчих шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бараг л 150-60 минут гэсэн. Тий, 150-60 минут. Тэгэхээр чинь бараг 2-3 цаг болчих чинь. Тий, 2-3 цагийг 58-ыг үржигдэх нь 3 секунд. 174 минут тий. Тэгэхээр 2.9 цагийг бид нар 2.9 цагийг өдөрт ингээд утсаа шалгахад зарцуулж ингээд байна. Эн чинь ингээд хабит болоод тогтсон ба шүү дээ тий. Яг үнэ тий. За тэгээд нэлээд одоо урттай тэгэнгүүт яг энийг ингэж хийснээс болоод анхаарал төвлөрөл маань 40% буурчдаг гэдэг байгаа байхгүй. За цаашаага нөө Дюкигийн их сургуулийн судалгаан дээр болохоор хүний өдөр тутам хийдэг үйлдэлүүдийн 45% нь ухамсартай шийдвэр биш зүгээр л зуршил байдаг байна. Тэгэхээр 100% гэж бодох юм бол бараг тал хувийг нь бид нар ухамсаргүй бий болгоцсон нөгөө сайн муу зуршлууд. Магадгүй тэдгэрийн ихэнх нь муу зуршил байх, буруу зуршил байх боломжтой байгаа байхгүй. За тэгээд Монголын нөхцөл байдал буюу ингээд судалгааг ингээд харсан чинь халдвар тус өвчний эрсдэл хүчин зүйлсийг тогтоох эрүүл мэндийн аав нэмүүдийн хийсэн судалгаан дээр болохоор монголчуудын тархалалт илүүдэлжингийн гол шалтгаан нь буруу хооллолт. Тэн дундаа нөгөө давс илсэн чихэр өөх тосны өндөр хэрэглээ байна. Иннээс болоод хөдөлгөөний дутагдал бас нэмэгдэж байна тий. Тэгээ Монгол Улсын хүн амын дунд одоо зүрх судасны өвчлөл, цус харвалтын тэргүүлэх шалтгаан нь арх тамхины хэрэглээ болон стрессээ буруугаар тайлах зуршилтай холбоотой юм байна. Манайх ч нөгөө халдварт бус өвчин дотор нөгөө зүрх судас мөц орчдөг шүү дээ. Тэгэнгүүт дэлхийд тэргүүлдэг нас баралтнаас энэ яагаад идэх шүү дээ тий. За тэгээ үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаа болохоор монголчуудын чөлөөт цагаа өнгөрөөх хэлбэрийг судалсан байна. Энэ дээр тэгсэн чинь ихэнх хувийг зурагт үзэх, сошиал медиа, орох, ухах зэрэг идэвхгүй хэлбэрүүд эзэлж байгаа юм байна. Тэгэхээр л ерөөсөө буруу зуршил бол битүүл байна гэсэн үг л дээ тий. За одоо бол тэгэл нөгөө Монгол түмний амралтын сар эхлэх гэж шүү дээ. Яг үнэ. Сайхан хотоосоо гараад зугтдаг, хөдөөгөөрөө бэлчдэг ийм сарууд эхлэх гэж байна. За тэгээд энэ сарыг дагалдаад ерөөсөө хийгддэг хамгийн чухал зан үйл нь нөгөө нэг хорхогоо идээд араас нь 200 нөгөө юм авах тий. За тийм иймэрхүү зан үйл бол ингээд тогтсон шүү дээ. Тэгээд энэ нөхцөл байдалтай холбоотой одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаанаас харах юм бол архины хит их хэрэглээнээс үүдэлтэйгээр жил бүр 3.3 сая хүн нас баралтанд одоо өртдгөө. Дэлхийн одоо нийт өвчлөл гэмтлийн 4.8% нь архитай холбоотой байдаг. За архины хэрэглээ нь 200 гаруй өвчин эмгийн эрсдлийг нэмэгдүүлдэг гэдэг ингээд тогтооцсон байна.
Тэгээд ер нь бол нөгөө судалгаануудаас ингээд харж байхад архитектуртай хүмүүсийн дунд нийтлэг тохиолддог гол асуудлууд нь юу байдаг вэ гэхээр гэр бүлийн хүчирхийлэл нэгдүгээрт байдаг. Хоёрдугаарт зам тээврийн осолт өртөх магадлал их өндөр байдаг. За гуравдугаарт яг энэ архины хэрэглээ хийх их өндөр хүмүүс ажилгүйдэлд өртөх магадлал өндөр байдаг. Санхүүгийн асуудал. За дээрэс нь сэтгэл готролд өөрсдөө маш их өртдөг. За улмаар нөгөө хамгийн сүүлийн шат буюу нөгөө амиа орлох нөхцөл байдал процессууд их өндөр байгаа гэдэг. Тэгээ Монгол улс чинь нөгөө амиа орлолтоор дэлхийд 5-т, Азиад 2-т ороод байгаа шүү дээ. Тэгээд одоо нийт арх ууж байгаа хүмүүсийн Монгол дахь судалгаанаас харах юм бол эрэгтэйчүүдийн одоо буруу зуршлын хэмжээ, арх уух, тамхи татах зан үйлийн эмгэг нь эмэгтэйчүүдийнхээс өндөр байгаа. За тэгэхээр нөгөө нэг эрэгтэйчүүдийн амиа хорлдог, одоо нас ордог, одоо сүүлийн түрүү хэлсэн сэтгэл готролд ороод амиа орлдог энэ процесс чи юутай холбоотой вэ гэхээр нөгөө нэг буруу зуршил дадал хөвшилтэй чинь ингээд уялдаа холбоотой байгаад байна гэдгийг энэчнээс ингээд харж болохоор байгаа байхгүй. За сүүлийн үед дэлхийн Монгол төдийгүй одоо дэлхийн нийтэд томоохон сөрөг нөлөөг үзүүлээд байгаа энэ мөрөөдөө тоглоомын донтолт гэж зүйлийг 2024 онд одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллага судалжээ. За энэчнээс ингээ харахад насан туршидтын ойролцоогоор 1.2% нь мөрөөдөө тоглоомын эмгэгтэй байна. За мөрөөдөө тоглоом нь өөрийн санхүүг доройтуулах, гэр бүл салалт, хүчирхийлэл, гэмт хэрэгтэй холбоотой байдаг. За тоглогчдын багахан хувь нь нийт алдагдлын ихэнх хэсгийг одоо үүсгдэг. За Австрал, Канада, Их Британд хийсэн судалгаанаас харах юм бол мөрөөдөө тоглоомын хор уршиг нь сэтгэл готрал, архитектурын хор уршигтай ойролцоо хэмжээтэй юм хор хөнөөллийг хүний амьдралд үүсгэдэг гэж тогтоосон байгаа юм л та. Тэгээ сүүлийн 10 жил дэлхийд даяар өдөрт 5 нэмэх цагаар одоо сошиал хэрэглээг яг энэ мөрөөдөө тоглох энэ нөхцөл байдлыг бол хүмүүс ингээ үүсгээд байна гэдэг нөхцөл байдлыг бол үүсгэсэн баг. Тэгэд нэг тоглоо суучаар 5 нэмэх цаг. Одоо нэг ширээний ард суухад нэг юм руу ингээд яхад хүн амьдралынхаа одоо баггүй хугацаа ингээд өнгөрүүлчихэж байгаа. Тэгэхээр болж өгвөл яг энэ мөрөөдөө тоглоом захин донтолтод бас өртөхгүй байх нь өөрөө чухал байна. Сүүлийн үед одоо яг энэ талтай холбоотой нөгөө гэр бүлийн зөвлөгөө, сэтгэл зүйн зөвлөгөө, мөрөөдөө тоглоом бетнес болж, за покерноос болж санхүүгийн эрсдэлд оруулж байгаа Монголд бол маш олон залуучууд байгаа шүү. Тэгэхээр энэ талтай холбоотой зүйлүүд дээр хяналтыг үүсгэж богино хугацаанд одоо мөнгөжөө давнаа, санхүүгийн асуудлыг шийдчихнэ гэдэг энэ нөхцөл байдлыг болж өгвөл бити үүсгэ гэдэг энэ зарчмыг баримтлна гэдэг өөрөө чухал гэдгийг энэчнээс сарах гэдэг юм л та тийм. Яг үнэн. Тэгэхээр судалгаа 71 нэвтрүүлэг маань өнөөдөр буруу зуршлын талаар ярьж байгаа тийм. Буруу зуршлыг хэн одоо бий болгоод байна вэ гэхээр хувь хүн өөрөө байгаад байгаа байхгүй. Тэр нэг юмны эргүүлэгтэл орчдөг тийм. Нөгөө нэг өдөөгч хүчин зүйл нь үүслээ, тэрийг ингээд давтан үйлдэлээ. Тэгэнгүүт нөө шагналт систем буюу тийм нөө допамин гэдэг зүйлийг ялгаруулад аз жаргалын мэдрэмж мэдрээд байгаа учраас нөгөө нэг зуршилтаа орчдөг. Тэгээ буруу юу зөв үү гэдгээ ялгадаг. Тэгээд зуршлын хүч гэдэг номонд хүч гэдэг номыг бид тухайн үед үзэж байхад хамгийн одоо онцгой зүйл нь юу байсан бэ гэсэн чинь хамгийн баг гашуун үнэн нь юу байсан бэ гэсэн чинь муу дадал зуршлыг бол арилгаж устгаж болдоггүй гэж тий. Харин сайн дадал зуршлаар буюу өөр дадал зуршлаар сольж болд юм а гэдгийг бол энэ ном дээр гаргасан байсан. Тэгээд хумсаа мэрэгч Менди гэдэг маш тав тодорхой жишээ байдаг шүү дээ тий. Тэр жишээн дээр болохоор Менди гэж эмэгтэй одоо хумсаа маш ихээр мэрдэг тий. Мэржиж сэтгэл нь амардаг. Тэгээ өдөөлт нь юу байсан бэ гэд ярилцлагын үеэр ингээд ярилцсан чинь одоо хизээ мэрдэг вэ гэсэн чинь уйдсан үедээ мэрдэг гэ тий. Уйдангууд л хумсаа мэрчдэг. Тэгээд шагнал нь юу байсан бэ гэсэн чинь мэрч дуусаад юм гүйцэд болсон юм шиг тийм одоо сэтгэл хөдлөлттэй аз жаргалын мэдрэмж ирдэг байсан байгаа. Тэгэл дахиад нөгөөх үлдэгддэг байсан байгаа. Тэгэнгүүт сэтгэл судлаачийн хувьд ямар зөвлөмжийг өгсөн бэ гэхээр зуршлыг өөрчлөх төр ихний дадал дасгал нь юу байсан бэ гэхээр жижиг цаас дандаа авч явж явах тий. Тэгэл хумсаа мэрмээр санагдах юм бол тэр болгонд нэг шавууха тэмдэглэдэг. Тэгээд өдөрт одоо 28 шавууха нэг өдөрт бол Менди тэмдэглэсэн байгаа. Тэгсэрэн байгаад одоо зуршлынхаа өдөөгчийн тухай анхны ойлголттой болоод нөгөө хумсаа мэрдэг үйлдэлээ шавууха тэмдэглэдэг үйлдэлээр сольж чадсан. Тэгээд хумсаа мэрхээ болсон гэдэг жишээ байгаад идэг. Тэгэхээр үр дагавар хор хохирол гэдэг зүйл маш их байна штэ тий. Хумсаа мэрдэг хүмүүсийг харахаар хумсууд нь бүр ахархан болцсон байдаг тий, маш богинохон. За тэгээд тэр ингээ хотоодонд норж байгаа, залгигдж байгаа, халдвар төвч янз бүрийн зүйлсүүд ирж байгаа. Тэрнтэй адилхан хэрвээ бид нар буруу зуршлын
хийсэн одоо үр дагавар тэр хор хохирлыг анзаарахгүй л яваад ах юм бол олон аюулд өртөхнэ. Тэрний эхнийх нь юу вэ гэх юм бол эрүүл мэндийн хор хохирол. За тэгээд нойргуудал дархлаас сулран архаг ядаргаан дүртэн за урт хугацаанд бол нөгөө чихрийн шижин зүрхний шигдээс ходоодны шарах гэдэг энэ өвчлөл ирдэг юм байна. За сэтгэл зүйн хор хохирлын хувьд буруу зуршлаа одоо хийснийхаа дараа хүн өөрийгөө буруутгадаг. Тэр мэдрэмжийн төрж идэм байна. Хумсаа мэрснэ яана би дахиад мэрчлээ гэдэг зүйл рүү очих нь шүү дээ. За тэгээд өөртөө итгэх итгэл нь буурч идэм байна. За тэрийг дагаад сэтгэл түгшилт, стресс, депресс үүсч идэг. За дараа нь санхүүгийн хохирол. Тамхи, бэлэн, түргэн хоол хэрэгцээгүй онлайн худалдаа авалт хийгээд сарын төсөв маань ингээд анзаарахдахгүйгээр үл үзэгдэх байдлаар ингээд хоосон болж байдаг тий. Гэтэл сарын төсөв магадгүй байрны мөнгө төлөөгүй байж ах, утасны төлбөрөө хийгээгүй байж ах ч гэдэг юм уу тий. Тэр нь эргээд ингээд үр зээлт хүнийг оруулж идэг байх юм байна. За дараагийнх нь болохоор цаг хугацааны хохирол. Түрүүнд нөгөө 5 цаг нэмэх ингээд донтоод тоглоом тоглолоо гэж штэ мөрөгтэй тоглоом. Тэрэн шиг дэлгэцийн хамааралч гэсэн тий орондоо ороод за нэг рил үзчихэ нэг TikTok гарчиг гэдэг ч юм уу тий. Тэгэл үүр цайлгаад байна гэж хүмүүс ярьж байгаа байхгүй. Нэг мэдсэн чи үүр цайцсан нөгөөтгөө ингээд ерөөсө донтоол дээш нь гүйлгээл унтахгүй байгаад байна. Тэгэнгүүт өдөрт банк сошиал медиа ухаад өргөддөг 2 цаг бол жилд тооцох юм бол 730 цаг буюу бүтэн 30 өдрийг бид нэр сошиал медиад өдөрт 2 цагийг ухчаад байна. Тэр хүн амьдралынхаа бүтэн 1 сарыг одоо тий дэлгэц ширтээд өнгөрүүлчихэж байна. Энэ бол ингээ харахаар бага байгаа зү. Өдөрт 2 цаг. Тэгэнгүүт 730 цаг. Тэгэнгүүт бүтэн 30 өдөр бид нар алдчихж байгаа байхгүй. Тэгэхээр өдөрт 5 цаг, 10 цаг ухдаг хүмүүс энийг одоо үржүүлэл хэдэн цаг болох вүлээ. Тий. Ийм их хор хохирлыг одоо хүн өөрийнхөө биеэр мэдэрч амсаж туулж байна л гэсэн үг. Тийм шүү тий. Тэгээд ер нь бол буруу зуршлыг зөвхөн одоо хүний сул тал гэж үзэхээс илүүтэйгээр энэ бол сэтгэл зүйн стрессээс үүдэлтэй зүйлээ. Нөгөө талдаа хүүхэд насанд авсан шарах гэмтлээс үүдэлтэй зүйл. Дээр нэмээд гэр бүлийн орчин, найз нөхдийн нөлөө, нийгмийн эдийн засгийн нөлөө. За тэгэл нөгөө хүн өөрийгөө яаж урамшуулдаг вэ? Тэр нөгөө хамгийн их нэвтрүүлгийг эхлэхэд хэлсэн шүү дээ. Энэ шагналын системийг та өөртөө яаж өсгөдөг вэ? Буруу арга замаар, зөв арга замаар. Энийг хэрхэн яаж удирдлага болгодог вэ? Стрессийн хүчин зүйл байсан ч гэсэн хүүхэд наснаас авсан шарах байсан ч гэсэн гэр бүлийн орчны нөлөөлөл байсан ч гэсэн найз нөхдийн нөлөө, нийгмийн эдийн засгийн нөлөө. Ямар ч одоо нөхцөл байдал байсан ч гэсэн тэнцэнээс та нөгөө шагналын зөв системийг өөртөө үүсгээд зөв байдлыг өөртөө бий болгож чадах юм бол ямар ч буруу зуршлыг та өөртөө тийхгүйгээр явах боломжтой байна. Тэгээ буруу зуршилтай хүмүүсийн одоо гаргадаг түгээмэл зан төлөв хандлага нь юу гэдэг вэ гэхээр энэ бол миний бие. Би өөрийнхөө биеэр одоо архиа унуу, тамхиа татнуу. Энэ бол миний мөнгө. Би энэ өөрийнхөө олсон мөнгийг мөрөдөө тоглоод үрнүү, яануу, инүү миний эрхийн асуудал гэдэг байдлаар нөгөө альва зүйлийг өөрийнхөө нөгөө эрхтэй холбож тайлбарлаад өөрийнхөө тэр буруу байдлыг зөвдгöd үзээд идэг. За тэгэхээр буруу зуршил гэдэг зүйл нь энэ одоо таны эрхийн асуудал юм шиг харагдаж байгаа боловч та өөрөө яг хэн билээ гэдгээ бодох хэрэгтэй. Та өөрөө ээж аавын хайртай хүү, хэн нэгний хайртай хань, хэн нэгэн хүүхдийн хайртай аав ээж. Ингээд бодохоор энэ бол нөгөө та хайртай хүмүүсийнхаа төлөө өөрийгөө хайрлахгүй байгаа, өөрийгөө гамгүй хэрглэж байгаа, үрж байгаа. Хүний бие физиологи гэдэг чинь настай шүү дээ. Монгол хүний дундаж наслалт бол эрэгтэйчүүдийнх нэг 67 64 5 за эмэгтэйчүүдийнх нэг 71 нэг 9.4 жилийн зөрүүтэй байгаа. Тэгэхээр нөгөө нэг за эрэгтэй хүн 67 насалдаг гэдэг тоог ингээ бодох юм бол та одоо яг хэд насалсан байгаа. Өөрийнхөө эрүүл мэндийг хайрлаж бодно. Өөрийнхөө эрүүл мэндийг хамгаална гэдэг чинь өөрөө таны хувьд ямар ач холбогдолтой. Нөгөө нэг хань ижилтийг хамт урт удаан амьдрах, өр хүүхдийнхээ өмнө урт удаан хариуцлага, үүрэг хариуцлагатай байх. Тэгэхээр нөгөө нэг дан ганц таны эрхийн асуудал биш ээ. Өөрийгөө хамгаалах тогтолцоо биш ээ. Энэ бол би энээс салснаар ямар даваа талтай. Би өөрийгөө хамгаалаад зогсохгүй. Иргэн тойрныхоо хүмүүсийг аюулгүй байлгана. Амар амгалан байлгана. За нэг ялангуяа одоо архинд донтох эмгэгтэй хүнтэй 3 жил хамт амьдрахад давхар хамааралтай болж эхэлдэг. За улмаар нөгөө нэг маш олон
зүйлүүдийг туулдаг шүү дээ. Санхүүгийн нөхцөл байдлуудыг, харилцааны нөхцөл байдлуудыг, сэтгэл зүйн нөхцөл байдлуудыг, төгшөөртэй мэдрэмжүүдийг за одоо нөгөөдөг чи ууцсан байгаа болов уу гээл. За хүчирхийллийн асуудал гэл. Тэгэхээр нөгөө нэг энэ дам нөхцөл байдлуудыг нөгөө хүмүүс чинь амсаад та хохирохоос илүүгээр нөгөө хүмүүс чинь маш их хохирдог гэмтдэг. Тэгэхээр нөгөө нэг энэ тан ганц таны донтолтын асуудал биш ээ. Хайртай хүмүүст чинь сөргөөр нөлөөлдөг ийм буруу ойлголт, буруу нөхцөл байдал шүү. Тэгэхээр нөгөө нэг арх хүн гэдэг таны асуудал биш. Тамхи татна гэдэг таны асуудал биш. Энэ бол тантай хамаатай. Нин ялангуяа та үнэхээр гэр бүлийн харилцааг бол амьдралаа үнцэнтэй тооцдог бол аавынхаа, ээжийнхээ үүрэг хариуцлагыг чухалд тооцдог бол энэ бол ганц таны асуудал биш ээ. Тэгж тооцдоггүй бол магадгүй таны асуудал урж болно шүү дээ. Урж болно. Харин тэгж тооцдог хүмүүсийн хувьд бол энэ тойргоос, энэ чөтгөрийн тойргоос хэрхэн яаж гарах вэ гэдэг дээр түрүүний нөгөө жишээтэйгээр ярьсанчлан магадгүй та тэр Power of the Habit гэдэг номыг уншаад үзээрэй. Энэ англи хэл дээр ч байгаа, монгол хэл дээр ч байгаа орчуулагдсан. Тэгээ энэ номыг ингээд нэг бариад аваад суучих юм бол тийм ч уйтгартай муухай ном биш. Яг ингээд өгүүлбэрээр нь хөөгөөд уншаад яг энэ зуршлын тойрог хэрхэн яаж хүний амьдралд үйлчилдэггүй, энээс гарахын тулд яах хэрэгтэй вэ гэдээ маш олон зүйлийг энэ номноос бол тухайн үед 17 онд бид нэр судалж ирсэн. Тэгэхээр болж өгвөл яг энэ тойргоос гарах хэрэгтэй. Тэгээ хүмүүс нөгөө боддогчлон миний зуршил бол нэг хоргүй, гимгүй гэж боддог. Одоо тухайлах юм бол түрүүн битээр ярьлаа шүү дээ. Тэр өдөр 58 удаа утсаа шалгадаг. Энэ бол миний хувьд бол гимгүүл зуршил зүгээр байж болох зүйл гэж боддог ч гэсэн та хайрын 2 цаг. Хүний амьдрал цаг хугацаа гэдэг чинь хамгаас их үнэтэй шүү. Тэгэхээр үнэтэй цаг хугацаагаа ийм зарцуулж, зориулж гэдэг чинь эргээд нөгөө нэг үн дээр магадгүй та тоолоод үзвэл танд бас хэд гарах нь үүн дээр хяналт тавих хэрэгцээ байна уугүй юу гэдгийг мэдрэхээс өсвөлэл та өөрийнхөө амьдралыг өөрөө удирдлага болгохгүй л тэгэл нөгөө нэг энэ тойрогт живэх нь шүү дээ. Яг үнэн. Бас нэг эмэгтэй жишээ байгаадсан. Тэр эмэгтэй болохоор ингээл ажил дээрээ загнуулах эсвэл гэр орны харилцааны ингээл асуудалтай болонгууд амттай бялуу бэлэн гомч гэдэг юм ингээ иддэг. Тэгээ үр дагавар нь юу байсан бэ гэсэн чинь жилийн дараа 15 кг таргалцсан тий. Зуршил нь ингээ бас буруу байгаад ш сэтгэл санаагаа тайвшруулахын тулд. Тэгээд зуршлын өвч номын тухайн үед хийжсэн товчлыг би бариад ороод ирсэн л дээ. Тэгээд энэ дээр болохоор хувь хүний зуршил гэдэг нь зоргоор нь орох юм бол хүний тарих ямар ч давтан үйлдэлийг зуршил болгож хадгалах чадвартай тарих байгаа байхгүй юу. Тэгээд энэ бидний оюухан ураг тарихны чадлыг өөр чухал зүйлд зориулахад бол нэн одоо чухал тустай ийм уг нь үйл явц байгаад байгаа. Гэсэн чи бид нар чухал зүйл биш одоо тий нөгөө нэг буруу зуршлуудад энийг ингээ ашиглуулад байна тий. Хизээ бодол төвлөрүүлээд үйлдэх. За хизээ зуршил автоматар үйлдэх вэ гэдгийг нөгөө өнчин тарих маань зохицуулаад байгаа. Тий тэгэнгүүт одоо зуршлын тойрог маань түрүүнд хэлжсэн өдөөгч давтан үйлдэл шагнал гэдэг зүйл яваад байгаа. Тэнгүүт тэр маань дадалт үйлдэл болчиход байгаа тий. Тэгэнгүүт бодох шаардлагагүй автоматар бүр өөрөө ирэхгүй өөрөө ч мэдлэхгүй тий цаанаасаа сурсан байдлаар үйлдэгддэг үйлдэлүүд бол зуршил агаад байна. Тэгэхээр маш сайн анзаарах нь байна тий. За биеийн оюуханы сэтгэл хөдлөлийн ингээд энэ талбарууд дээр энэ зуршил маань ажиллаж идэг байх нь байна. За тэгээд шагнал гэдэг зүйл биеийнх байна уу, оюуханых байна уу тий, сэтгэл хөдлөлийн байна уу тий. Заавал ингээд таата байх халбгүй гэдэг байгаа. Түрүүнд мендигийн жишээн дээр бол хумсаа авчлаа гой нэг юм гүйтцсэн юм шиг мэдрэмж төрөөд байгаа. Гэсэн чинь тэр ингээд юм буруу байгаад байна шүү дээ тий. Тэр нь таата биш ч гэсэн төр зүрийн аз жаргалын тэр сэргэлтийг хүмүүст өгөөд байгаа учраас хийгээд байна. Нөгөө стресс, айдас, өвдөлтийг бууруулах байдлаар магадгүй илэрч иж болно тий. Стрессээ дарахын тулд амттай зүйл идээд байна. Тэгээд таргалж яа гэдэг шиг. За тэгэнгүүт одоо зуршлын хүч гэдэг энэ дээр болохоор нөгөө Пепсодент оны ийм судалгаа байдаг тий. Тэрэн дээр болохоор дэлхийн 1-р дайны дараа хүмүүс мөнгөтэй болоод чихэрлэг зүйлсийг хэрэглээ нь өсчихсөн. Тэгэнгүүт амны хөндийн эрүүл мэнд бол бүр асар их муудсан тий. Тэгэнгүүт хүмүүс шүдээ угаахаа болчихсон. Угаадагчгүй. Ягаад тэгэхээр оо худалдаж авдаг байсан юм бэ. Тэгээ Пепсодент оо гарцсан гэсэн чинь Hopkins-ийн хувьд энэ оогоо зармаар байдаг тий. Хүмүүсийн амны хөндийн эрүүл мэндэд анхаарал тавьчмаар байдаг. Тэгээ 5 жилийн дотор энэ Pepsodent тоог хамгийн алдартай бүтээгдэхүүн болгосон байгаа. 10 жилийн дотор Америкчуудын тал нь шүдээ угаадаг болсон байгаа. Тэгэнгүүт хүслийг яаж бий болгосон бэ гэх юм бол Hopkins-ийн хувьд одоо хүсэл зуршлын тойрогийг эргүүлсэн байгаа. Яасан бэ гэсэн чинь хүсэл төрүүлэх замаар зуршлыг нь бий болгоцсон.
Өдөөлт нь болохоор нөө шүдэнд үүсдэг нарийн хальсны тухай юм боловсролыг өгсөн байгаа. Өнгө үнэрний талаар мэдээллийг өгсөн байгаа. Тэгээд энийг хэрэглэснээр таны шүдний өнгө сэрг нь гой үнэртэй байна гэдэг юм шагналыг өгсөн байгаа даа. Тэгэнгүүт хүмүүс нөгөө шүдээ угаахын дадал зуршилд суралцаад Америкчуудын тал нь 10 жилийн дараа байгаа штеп бүр тий. 1 жилийн дараа гэж бичээгөө байгаа. 10 жилийн дараа шүдээ угаах зуршилд суралцсан байгаа. Гэх мэтчлэнгээр хүмүүс тэгвэл өөрсөндөө маш энгийн өдөөлтийг бий болгох хэрэгтэй гэдгийг бол Чарльз Дукек хэлсэн байгаа. Тэгээд дараа нөгөө нэг үнэртүүлэгч юу гэдэг вэ? Агааржуулагч лей тэгээд тий. Энийг бас нөгөө нэг яаж бий болгосон бэ гэсэн чинь өдөөгч нь болохоор өмхийн үнэр бохир заван гэр орныг ингээд жишээлээд шагнал нь болохоор цэвэр цэмцгэр гэр тий гэр орон за тэгээд цэвэрлсэн гэсэн тэрний гой сэтгэл ханамжийг өгсөн байгаа даа. Дадалт үйл нь болохоор гэрээ цэвэрлэх одоо цэвэрлэгээ хийх дараа нөгөөдхөө цацах. Тэнгүүт гой үнэр ингээд одоо тархлаа хүмүүсийн юм шагналт мэдрэмжийг авлаа. Энийг хэрглэж одоо нөгөө нэг сурталчилгаа хийсэн байгаа даа. Тэгэхээр энэ мэтчлэн бид нар өдөр тутамдаа танд өнөөдөр ямар буруу зуршил байна те тэрийгээ тэгвэл ямар сайн зуршлаар сольж болох вэ гэдэг энэ одоо цикл рүү л орчих юм бол зуршлаа бид нар солиход маш амархан байгаад байна те. Тийм шүү. Тэгээд ихэнх хүмүүс зуршилтайгаа тэмцдэг боловч шалтгаантай тэмцдэггүй л дээ. Тэгэхээр шалтгаантай тэмцэх хэрэгтэй. Шалтгааныг нь олохын тулд магадгүй та нэг дараах 4 асуултыг өөрөөсөө асууад үзээрэй. Би хизээ энэ зуршлыг хийдэг вэ? Энийг яг тодорхойлоорой. Хоёрдугаарт ямар мэдрэмж төрөхөд энэ зуршлыг би хийгээд байна вэ? За гуравдугаарт хинтээ байхдаа илүү энэ зуршлыг хийдэг вэ? Дөрөвдүгээрт үүний дараа надад ямар ашиг мэдрэгддэг вэ? Гэдэг энэ 4 асуултанд хариулаад нөгөө нэг шалтгаанаа олох хэрэгтэй. Шалтгаантай тэмцэхийн тулд энэ 4 асуултанд хариулах шаардлагатай. За магадгүй одоо стрессгээр арих удаг, ганцаардахаараа сошиал ухдаг, уурлахаараа тамхитдаг, сэтгэлээр унахтаа мөрөөдөө тоглолдог байлаа гэж бодъё. За тэгвэл энэ нөхцөл байдлыг, энэ зуршлыг шууд хаях биш, орлуулах хэрэгтэй. Орлуулахын тулд нөгөө хуучин зуршлуудаа яаж шинээр солих вэ гэдэг нөгөө арга барилуудыг яг өөрийнхөө хийдэг дадал, зан үйл, сонирхдаг зүйл гэж олон талаар тэрийг нөгөө нэг орлуулах нөхцөл байдлуудыг та амьдралдаа бэлтгэл болгоно гэсэн. За магадгүй тамхи татдаг байлаа гэж бодоход тамхи татахын оронд нэг балга усах, эсвэл сайхан алхах, за арх уухын оронд дасгал хийх, эсвэл найзуудтайгаа сайхан ярилцах, сакс тоглох, за мөрөөдөө тоглохын оронд санхүүгийн зорилго төлөвлөх. Тэдэн сарын дараа би яг өөрийнхөө олдог цалингаар ийм мөнгөөр ийм амнаа тэгнэ гэдэг санхүүгийн зорилго төлөвлөгөө гаргах. За хит их сошиал ухахынхаа ухахаас өмнө магадгүй та ном унших, подкаст сонсох, яг өөртөө одоо хэрэгтэй юмнуудыг хийх. Магадгүй та хүсчихвэл Гэр бүлийн радиогийн бүхий л нэвтрүүлгүүд SoundCloud дээр явдаг. Сонсохоор байна. Тий, сонсохоор байгаа. Гэр бүлийн радио бол эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд, хүний хөгжлийн, удирдлагын, манлайллын гэл маш олон нэвтрүүлгийг тэнцээ SoundCloud дээр аплод хийсэн үнгүй. Ингээд та нэвтрж ороо сонсохоор байж байгаа. Тэгэхээр энэ мэтчлэн яг өөртөө хэрэгтэй зүйлүүдийг олж сонсоод өөрийнхөө амьдралд зөв дадал хэвшил болгоно гэдэг бол өөрөө их чухал. Судалгаагаар одоо нөгөө түрүү хэлсэнчлэн шалтгааныг олоогүй, тодорхойлоогүй, шалтгаантай тэмцээгүй, үүнийг өөр зүйлээр орлуулаагүй хүмүүс, орлуулсан хүмүүс хоёрыг ялгааг ингээ гаргаж ирсэн байна. За тэгтэл өөр зуршлаар орлуулсан хүмүүс харьцангуй өндөр амжилтанд хүрсэн. Тэгэхээр та энэ одоо буруу зуршлаасаа салахын тулд шалтгаанаа тодорхойлоод ямар нэг зүйлээр орлуулаа. Түрүү нөгөө хэлсэн хамгийн гашуун бөгөөд гатуу үнэн бол буруу зуршлаас одоо шууд сална гэж байдаг. Энэ ямар ч боломжгүй. Харин нэг буруу зуршлыг нөгөө сайн зуршлаар орлуулад тэгээд тэрийг солих хэрэгтэй. За дараагийн нэг чухал зүйл бол яах аргагүй нөгөө нэг өөрийгөө урамшуулах. Өөрийгөө урамшуулах. Би бүтлгүй хүн надаас одоо хизээч ийм зүйл гарахгүй, энэ зуршлаас би салж чадахгүй байна гэж хизээч битгий гутар. Энэ бол нөгөө зуршлыг өөртөө улам их бэхжүүлдэг нөхцөл байдлыг үүсгэдэг. Үүний эсрэг би бүдэрсэн ч гэсэн өнөөдөр би яг ахаад нэг тамхи татчихлаа. Өнөөдөр би яг ахаад нэг арх уучлаа. Өнөөдөр би ахаад нэг бэт тавьчлаа. Яг уу. Гэхдээ би энийг
дийлнэ, чаднаа. Би ийм бүтлгүүн хүн биш. Би ийм ч муу хүн биш шүү дээ. Би энээс хизээ нэгэн цагт гарна. Би өмнө нь 3 удаа өдөрт бет тавьж исэн бол өнөөдөр би 1 удаа тавилаа. Би өмнө нь 3 удаа тамхи татчихсан бол өнөөдөр би 1 удаа л сорлоо. Яг уу би агчийн дэвчжийн гэдэг өөрийгөө урамшуулах энэ нөхцөл байдлууд чинь өөрөө эргээд болж шүү гэдэг шагналын системийг танд шинээр үүсгэдэг. Тэгэхээр тэр өнгөрсөнд яг ямар байсан бэ гэдэг өнөөдөр би хэрхэн яаж ахиж дэвшиж гэдэг энэ нөхцөл байдлыг харьцуулаад өөртөө шагналыг үүсэг. Энэ бол өөрөө маш их чухал. Тэгээ нөгөө талдаа буруу зуршлаасаа салах хамгийн чухал нөхцөл байдал бол нөгөө шин дүр төрхийг өөртөө бий болгох байдаг. Магадгүй та тамхитдах байчвал нүрний чинь арьс ямар гоё болно гэж. Арх уучгаа байчвал таны эрүүл мэнд сэтгэл санаа нүрний арьс харилцаа бүх зүйл чинь ямар гоё болно гэж. Магадгүй та энэ нөхцөл байдлуудаас салчих юм бол бусад хүмүүс таныг хэрхэн яаж харна гэж. Нөгөө нэг архичин гэдэг нүдээр харахгүй. Нөгөө нэг тамхичин гэдэг нүдээр харахгүй. Нөгөө нэг донтогч гэдэг нүдээр харахгүй. Таныг бусад хүмүүс энэ хүн өөрийгөө ялч чадсан гэдэг нүдээр харна. Улмаар бүх зүйл чинь ирээдүйд ингээл сайхан цэмбэр гоё явна. Ингэж бодохоор нөгөө нэг шин дүр төрхийг бий болгоно, шин загварыг өөртөө суулгана гэдэг чинь өөрийгөө урамшуулж нөгөө нэг задал хвшил муухай зүйлээс гарч чадах хүсэл эрмэлзлийг хүнд өөрт нь суулгаж чаддаг. Тэгэхээр магадгүй нөгөө нэг олон аавууд, олон эрчүүд, магадгүй зарим талдаа олон эмэгтэйчүүд энэ нөхцөл байдлаас салахын тулд хичээдэг боловч нөгөө нэг уул суурийг нь олж чаддаг. Тэгэхээр та яг түрүүний хэлсэнчлэн 4 асуултыг өөрөөсөө асуугаад яг шалтгаантай тэмцээрэй. Энийг байлгалаа гэд та ямар ч хожил байхгүй. Яг үнэ. Алдсаар л байх болно, муудсаар л байх болно, баг өдөр доройтсоор л байх болно, эрүүл мэндийн хувьд, сэтгэл санааны хувьд шаргалсаар л байх болно. Тэгэхээр энээс эртгэн салъя гэвэл яг өнөөдрөөс та буруу зуршлаа тодорхойлоод шалтгаантай тэмцээд өөрийнхөө шин дүр төрхийг, шин амьдралын хэм маягийг, загварыг өөртөө бий болгох юм боломж байгаа шүү. Үнэхээр байна. Тэгэхээр энэ дээр ингээд бас юм аргачлал байгаад байдаг тий. Нөө зуршлаасаа салах ямарваа нэг зүйлийг өөр зүйлээр салихад нөө 90 хоногийн аргачлал гэж ярьдаг шүү дээ хүмүүс. 3 сар нэг зүйлийг өөрчлөлт хийчихэд тэр ингээд бидний амьдралд одоо дадал, хэвшил, зуршил болоод өөрчлөгдчихдөг. Тэгэхээр та ердөө л 90 хоног тий муу зуршлаа сайнаар солих, тэм шин дадалт үйл бий болгох тэр нэг арга замыг ингээд туршаад үзээрэй. Өдөр тутамдаа хичээх юм бол энэ өөрчлөгдөнө. Нэвтрүүлгийнхэнт хэлжсэн одоо хүүхэд насны шарах ямарваа нэг зүйлээс болоод бид нар ямар нэг юм буруу дадал зуршилтай болчиход байна. Хэрвээ тийм бол эхлээд өөрийнхөө тэр зүйлсүүдийг олж таньж мэдээд мэрэгжлийн зөвлөгөө аваад тэгээд дараа нь тэр дадал зуршлууд дээр ажиллах боломжтой байна. Тэгээ энэний дараа ярддаг амжилт юу вэ гэх юм бол хүмүүс өөртөө одоо өдөөгч олоход нь туслаад өдөөгч дээрээ анхаарлаа хандуулах тэр боломжийг олгодог. Нэг 3 сарын хугацаа гэдэг маань та энийг ингээд мэрэгжлийн хүнтэй хамт хийсэн ч болно. За магадгүй ганцаараа хийсэн ч болно. Эсвэл баг хамт олон найз нөхдөөрөө эсвэл яг хамтраад тэрэн дээр ингээд үнэхээр асуудалтай байгаа хүмүүс нэгдэж нийлээд хийсэн ч болно. Нөгөө өглөөний гайхамшиг гэл өглөө ном уншдаг, өглөө ирцэрдэг групп байдаг шиг За тэгээд яг юу уухад одоо өдөөгöd байгаагаа олохын тулд хүн өөрийгөө судалж эхэлдэг гинэ. Одоо ямар нэгэн мууж байгаа бол ингээд кофеин донтоод байгаа бол одоо манайхан бол кофе нэлээд донтдог шүү дээ Тэгэхээр яг ингээд энэнд одоо юу өдөөгöd байна гэдгийг ингээд судлаад өөрийгөө судлаад энэний оронд би юу хэрэгжилж болох вэ гэдгээ судлана гэсэн үг. За тэгээ шагнал нь бол мэдээж сэтгэл санаа сайхан хөнгөрнө. Энэ болгоныг 90 хоногийн дараа хийснээр дараа нөгөө хуучин юмаа мартдаг. Мартаад шин дадал маань бий болж идэг гэсэн үг. За тэгээд дараа нь болохоор нөгөө төр зургийн амралт гэдэг тэр зүйл ингээд бие маань ингээд мэдрээ. Тэгээ тэр нөгөө хортой зүйлээс бие маань ингээд салж идэг гэсэн үг. Тэ. За тэгээд мэдээж энэ дадалт үйл гэдэг зүйлийг солиход бол одоо та ганцаараа болно, эсвэл бүлгэрээ багаараа болно, эсвэл мэрэгжлийн хүнтэй болно гэдгийг бол номер 1-т мэдээд авах хэрэгтэй. Үнэхээр ганцаараа барахгүй байх юм бол одоо хин нэгэн тэр ойр дотны хүмүүсээ таталтаа. Эсвэл тийм бүлгүүдийг ололдоо Эсвэл мэрэгжлийн хүнээс та тусламж хүсэлтэй гэдэг энэ арга замууд бол байгаа шүү. Танаас тэр муу зуршил салах бүрэн боломжтой. Сайхан солих бүрэн боломжтой. Тийм шүү. Буруу зуршилтай холбоотой тоо баримтууд харж исэн чинь анхаарал татчихсан нэг зүйл гарч ирж исэн л да. Тэр нь юу гэхээр буруу зуршилтай эцэг эхийн хүүхдүүд яг аав ээжтэйгээ адилхан тийм зан үйлийг давтах эрсдэл
өндөр байдаг нь олон улсын одоо урт хугацааны судалгаануудаар нотлогдсон гэдэг энэ өгүүлбэр үнэхээр нэг голоос хогдож ирсэн. Одоо өнөөдөр томчуудын дадал хөвшил зан үйл яг ямар байгаа юм Монголын нөхцөлд, Монголын хэмжээнд. За төрийн, хувийн, олон улсын ингээл бүхэл байгууллагууд яг ямар дадал хөвшилтэй байгаа вэ? Соёл нь яг ямар байгаа вэ? За тэгээд хувь хүн болгоны нөхцөл байдлууд өнөөдөр бага ангийн хүмүүсийг веб татж гин, ахлахангийнхныг веб татж гин гэж яриад байгаа. Энэ бол ингээд шүүмжлээл те, энэ хүүхдүүд ухамсаргүй гэж яриад байгаа боловч руу татлаа гэл те. Тий, тэгж яриад байгаа боловч яг энэний үр нөлөө хэн бий болгосон бэ? Аав та, ээж та, томчууд бид бий болгосон. Ирээдүйд буруу дадал хөвшилтэй, зуршилтай хүүхдүүдийг өнөөдрийн томчууд биднэр бүтээж байна. Яг үнэ. Тэгэхээр энэ буруу нөхцөл байдлыг зөв голдрол руу н оруулахын тулд өнөөдөр та өөрийнхөө амьдралын тойргийг нэг эргцүүлээд үзээч. Ээж аав байх энэ тойргоо нэг хараад үзээч. Харилцааны хувьд хоёр яг ямар байна? Хүүхдтэй сэтгэл зүйн хувьд шарх болж үлдэх ямар нэгэн зүйлийг хоёр үлдээж гин үгүй юу? Энэ ирээдүйд хүүхдээ чинь амьдралд буруу зан үйл болж тогтоод хүүхдээ чинь ирээдүйд муугар нөлөөлөх үедээ энэ нөхцөл байдлыг хоёр бодож үзсэн үү? Харилцаанд чинь тулгарч байгаа асуудал бэрхшээлүүд, нөхцөл байдлуудыг хоёр яг яаж шийддэг вэ? Энэ бүх нөхцөл байдлуудыг тунгааж үзэх нь өөрөө зөв байна. Аль болох бид нар амьдралдаа аз жаргалтай, сэтгэл ханамжтай байхыг л хүсдэг шүү дээ. Гэтэл өнөөдөр зарим тохиолдолд нөгөө аз жаргалыг орлуулдаг, шагналыг авдаг мэдрэмжийг ихэнхдээ нөгөө нэг архинаас пивнээс авах гэдэг шүү дээ. Сайхан болгоё гэвэл нөгөө нэг арх уучих гал пив уучих гал байна. Өөртөө нэг гоё амралтыг бий болгоё гэвэл заавал нэг пивтэй архтай байх гал байна. Эн чинь өөрөө эргээд нөгөө гэр бүлийн урамсгалт нөгөө түрүү хэлсэн шүү дээ. Хальт одоо Монгол түмний нөгөө зугаалгын байр хэллээ. Гэр бүлээрээ л явдаг шүү дээ. Гэр бүлээрээ явдаг. Энэний ард хэн байдгүй хүүхдүүд байдаг. Тэгэл ахаал нөгөө нэг тойргийг хардаг шүү дээ. Тэгэхээр энэ нөлөөллийг хэдүүлээ багасгахын тулд яг өөрийнхөө амьдрал руу өнгөж харцгаая. Энэ нөхцөл байдлыг засахын тулд би яг юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Бид яг ямар болох вэ гэдэг энийг харна гэдэг ирээдүйд өв тех ширэгнийг бий болгох том нөхцөл байдлыг өнөөгийн аав ээжүүд бүтээх юм болов уу гэж би бас харсан. За төгсгөлийн ормыг танд үлдээе. За тэгээ яг л тэгдэг штэ хүмүүстэй сүртэй штэ ингээл амарж байгаа юм чи юм зүйл байх хэрэгтэй. Тэгээ ямар манах ингээд байгаа штэ өөр айл амтан тий нийтээрээ нийгмээрээ юм штэ гэдэг. Гэтэл яг танах бас тэр зүйлийг өөрчлөх бүрэн дүүрэн боломжтой байгаа тий. Итгэл үнэмшил гэдэг зүйлийг бий болгох тэр зуршлын өвч номон дээр одоо маш чухлаа. Энэ итгэл үнэмшил гэдэг зүйл оролцоо нь маш чухлаа гэдгийг бол одоо бичсэн байсан. Энэ дээр ингээд онцгойлоо тэмдэглэж авсан зүйлүүдэд хуваалцах юм бол дарамт бэрхшээл ирэхэд эргээд хуучин зуршилтаа унахгүй байх нэг гайхамшигтай дадлын хүч байдаг нь бол итгэл үнэмшил тий. Та архинд орсон байла, хичээж байгаа гарцсан байла. Гэтэл тий дахиад нэг жоохон асуудал дарамт бэрхшээл амьдрал ямар нэг зүйл тулгараад ирсэн чинь орохгүй юу? Би энийг чадсан юм чинь дахиад уухгүй гэдэг итгэл танд байх хэрэгтэй байгаа даа тий. За дараагийнх нь итгэл үнэмшил бол хүний зовлонтой тулахад зовлон давж гарахад гайхамшигтай хүч болдог зүйл байгаа гэдэг. Тэгэхээр та тэр итгэл үнэмшлэрээ давж болох нь байна. Архиар биш тий. Архиар давдгүй маа, архиар бол живдэг юм а гэдгийг бол хүмүүс амьдралаараа бол туулаад харуулад үзүүлээд байж байна. За дараагийнх нь болохоор хүмүүс өөрчлөлт боломжтой юм а гэсэн итгэл үнэмшлийн бүлэгт нэгдэж чадхаараа тий. Эн чинь нөгөө нэг архины бүлэгт орлогоо эсвэл тий хамтдаа өглөө эрт босч чаддаг, хамтдаа дасгал хийдэг тэр бүлэгт орлоо. Тэгвэл тэнд би өөрчлөгдөж болдгиймаа гэдэг итгэл үнэмшлийг авдгаа гэсэн. За тэгээд тэндээс мэдээж хүн урам зориг авдаг, өөрийнхөө амьдралыг өөрчилж эхлээд өөрчлөлт ирж байгааг харахтаа тэнд итгэж эхэлдэг. Ингэж сайнаар амьдарч болох юм байна штэ тий. Ийм боломж байгаа юм байна гэж харддаг юм байна. За тэгэхээр буруу зуршлыг бол та огт ингээд хусаад арилгаад чадахгүй харин та сайнаар өөрчилж чадна гэдэг энэ үгээр өндөрлөе. Судалгаа 71 нэвтрүүлэг 7 хэмжижнийг огтл өрөөндөө явдаг. Өнөөдрийн нэвтрүүлгийг Гэр бүлийн радиогийн сэтгүүлч, гэр бүл судлаач Амарсанаа, Гэр бүлийн радиогийн сэтгүүлч, сэтгэл зүйч Баясгалнаар Гэр бүлийн радиогийн 2 дугаар студиэс танд хүргэлээ. Пүрэв гарагт судалгаа 71 нэвтрүүлэг танд хүрэх болно. Өнөөдрийн дугаарт хамт байсан бүхэл хүмүүстээ маш их баярлалаа. Амжилт хүсье. Таны амьдралд тулгарч байгаа асуудал ганц таны асуудал биш. Харин ойлголтын, хандлагын, заримдаа нийгмийн алдааны үр дагавар байж болно.
Судалгаа 71 нэвтрүүлэг сэтгүүлч судлаач хамтдаа баримт судалгаа, бодит кейсээр тулгуурлан нийгэмд тулгамдсан асуудлыг задлан шинжилж, зөв онцлон шийдэл рүү хөтлөнө. Даваагаас баасан гараг бүр 12 цаг 5 минутаас гэр бүлийн радио 104.5, 84.5 долгион болон гэр бүлийн радио 104.5 пэйж хуудасаар хүрч байна.